За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За монголчууд бид нар жилийн 4 улирлынхаа нөөцийг, витаминыг, дархлаа, эрч хүчийг зуны улирал нөхөж явдаг. За тэгвэл зуны дэлгэр сайхан улирал эхэлж буйтай холбоотойгоор хайхам өргөө үйл ажиллагаа эхэлсэн байна. За тэгээд хайхам эмнэн номнохын өргөөний ямар үйлчилгээ, эмчилгээ, амралт, сувлал, ангаалтыг сэтгэлийн болоод махан биеийн ямар эмчилгээ байгаа зэргийн талаар ярилцсан подкастыг хүргэе. Маш сонирхолтой эмчилгээ болоод сэтгэлийн амар амгалан байгалийн ох эрчмээр цэнэглэгдэх тухай ярилцсан байгаа. За эмчилгээний талаар дэлгэрэнгүй хэлье. За жишээлх юм бол нэг өдөр болгон өөр эмчилгээ явагддаг. За жишээлх юм бол 5 өдрөөр нэг өөр, 5 өдрөөр 10 өдөр байлаа гэхэд 10 өдөр өөр эмчилгээ. За тэрний нэг жишээ. За нэг эмчилгээ хурамстын мөргөлтэй өдөр байлаа гэж бодоход тэр өдөр нь өглөө нь босоод ер нь бүх өдрийн өглөө нь босоод дасгал хийдэг, амьсгалын дасгал хийдэг. За бид нар шүнжэнгөө унтсан ийм чангарсан биеийг суллахын тулд эхлээд бүгдээрээ гэрээсээ гараад сайхан тойрч зогсож байгаад нарлуугаа орцгож байгаад амьсгалын дасгал хийн. Амьсгалын дасгалыг маш системтэй хийн, зүгээр ингээд амьсгалаа зогсохгүй те. Тэгэхээр маш системтэйгээр амьсгалаа гаргаж суллаж махан биенийхээ булчин ширүүмсийг сулсныхаа дараа уул руу бид нар алхдаг. За уул руу алхах нь зүгээр бас алхахгүй байх нэ. Дасгал хийж алхдаг гэсэн. Гэтэ маш хөнгөн дасгал. Зарим хүмүүс ингэдэг. Ихчийнх нь хөл нь ингээд нугларцсан алхаж чадхаа байцгүй. Та нар явж их чинь араас ч алхаад явъя гэдэг байхгүй. Тэгээд эхлээд тэгээд эхний 1-2 хоног тэгжсэн 3 өдөр бидрэг баг гүйцэд өрөөд ирдэг. Яг тийм системтэй хийх юм бол яг тэр хүндээ эмчил зориулаад яг хүндээ анхаарад заслаа хийчих юм бол эмчилгээ хийчих юм бол үр дүн маш хурдан өгдөг гэсэн. За тэгээд уул руугаа алхахдаа дасгалаа хийж алхах нь уулан дээр очичоод бас амьсгалаа хийнэ. Би нэг өдрийн эмчилгээ жишээлбэл хурамсны өдрийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр уулынхаа орой дээр очиж бас сайхан амьсгалаа аваад тэр өнөөдөр хурамсны эмчилгээ хийлээ гэхэд тэр хурамсны амьсгалтай чинь үүлийн сүнс маань холбоотой явчихж байгаа байхгүй. Хүний махан биений 5 сүнсэн дээр тусдаа оршихуйтай холбоотой. За тэгэхээр тэн дээр үүлийн сүнстэй холбоотой учраас маш их амьсгал авна. Үүлийн сүнс чи өөрөө нэг орон зайд тэр уушиг огчуу хэсгээр махан биений цээжин хэсгээр илүүтэй амьсгалж ээж тэрийг тэлж өгдөг учраас уулын орой дээр маш их амьсгал хийн, дасгал хийн, дахиад дасгал хийн. 10 жилдээ биеийн тамирын хичээл үздэг байсан шиг л тийм тодорхой хэмжээний хөнгөн дасгал хийгээ авчих. За тэгээ сайхан уруудахтаа зүгээр уруудахгүй байх нь шүү дээ. Бас нэг тодорхой хэмжээний хөдөлгөөн хийж алах нь байлын сайхантайгаа танилцсан дуу шувууны дуу чимээ жиргээ энэ бүхнийг сонсож дуу муудуулж ингэж сайхан алхаж буудаг. За бууж ирээд дээрэс нь ингэн хоолой хүртийг засах, дууны хөвчийг тасах тийм тасгалуудыг маш ихээр хийн. Салхины чимээнүүдийг гаргадаг, борооны чимээнүүдийг гаргах, өөрөөсөө албаар тэгж дуурж гаргах тий. За шувууны хөг аялгуу хэл яриаг дуурайж дуурах гэдэг юм уу. Яг үл тэр өдөр хурамсны эмчилгээ орж ин тий. Тэгэхээр шувууны хөг аялгууг өөрөө гаргаж дуургана. Янз янзын шувууны дуу хоолойгоор гаргана. Тэгжээж дууны хоолой бас засагдаж байна. За дуулна. Тэгээд дуулахаар зарим хүмүүс би дуу мэдгүй миний дуулах гэхээр гацаад идэг гэдэг. Энийг дуулсаар хагаад хоолойны өнгө засагдаад эхэлдэг. За 7 нотороо хэлнэ, 7 хишгээ хэлнэ тийм ээ. За гих жишээ давхар засагддаг. 7 хүрд давхар засагдчих. 7 нотороо угаасаа нэг доо ре гингүүд доо ч айл хүрдтэй холбох, ре ч айл хүрдтэй холбогдох ингээд засагдаад явчихна. За дараад нь мэдээж хурамст хийж байгаа юм чи хурамсны өргөл залбирал төвлөрөл сүсэглэл гэдэг зүйл маань агарын мандлын эздэд ямар өргөл хийх юм, салхины шуурганы эздэд яах юм те. За туяаны эздэд яах юм, хур бурууны эздэд яах юм, ямар хүндэтгэл үзүүлэх хэвтэй. Ингэснээрээ надад ямар хэрэгтэй юм те. Надад магадгүй юу гэдгийг тэр хүнд
одоо борооны эзэдийн шийтгэл явагдчихсан байж болно шүү дээ. Тэрийг одоо өөрт нь ойлгуулснараа ухаарлаа авдаг ч юм уу те. Тэрийг бас сайхан өөрт нь ойлгуулад хэлээд өгдөг. За дээрэс нь мэдээж хурамсд ярьж байгаа юм чинь эрчмийн нөхөлтөө хийнэ. Одоо тэр нь юу вэ гэхээр нөгөө төрөний альжаал тайлах ус руугаа орчин. За тэрэн дээр 5 төв болон одоо 5 сүнс 5 махбодод нь сайхан цэвэрлэе гэдэг чинь. Махан бие чинь тодорхой хэмжээний нэг бохирдолтой байгаа шүү дээ, тий. Тэр бохирдлыг нь сайхан цэвэрлээд яагаад хаана гацаа үсцэн, одоо яагаад ямар хүрдэн дээр гацаа үсэтэй яг тэрийг нь өөрт нь тус нь ингээд сайхан мэдэрч хагаад махан биед нь цэвэрлэгээ хийж өгөөд тэрэнд нь буцаагаад сайхан эрчмүүд оруулаад өгнө. Тэр нь альчаал тайлах гэж байна. За тэрний дараагаа мэдээж өдрийнхөө хоолнд ороод орсныхаа дараа үүлийн сүнс нэмжлэгээ хийж эхэлнэ. Басаа голчийг нь сэргээж өгнө. Одоо нуруу нугламын үе мөчлийг сэргээх, холбогч идүүдийг нь сэргээх. За нөгөө одооны таврагын эрчмийг холбож одоо сэргээх тэр махан биед нь хорыг нь задлах, буцаага туяаны эрчмийг тосож авах гэдэг ч юм уу те. За ийм сайхан үүлийн сүнсний одоо сэргээх, холбогч идүүдийг сэргээх бас засал явагдана. За тэрний дараагаар яг шууд дараалаад орох тодорхой хэмжээний дунд нэг жоохон цайны завсралгаа орно л доо. За оройн болохоор шуудын бүжиг сайхан хийж гал дээр. Тийм. Айгуу хөргө ингээд яг өөрийн одоо холбоосоо сэргээгээд ирэхээр өөрийн ирэхгүй ингээд хөдлөөд ирнэ. Тэгээд ингээд шууны одоо дэвлэлээр дэвнэ, шууны доо холоо гаргана. За далавчаа нисээд шуу бүжиж байгаа юм шиг тийм бүжиглэн тэгшгэн зогсож эсвэл наашаа цаашаа жиг далхаагаар цэх ингэж алхангаа хоёр гараа шууны далавч мэт хөдөлгөн хүчтэй дэвнэ, айжамхан дэвнэ, ойрхон дэвнэ гэд энэ сайхан хөдөлгөөнүүдийг гаргаад ирдэг. Тэгээд ирэхээр нөгөө нуруу нугламын уюут чинь сэргээд ирэх нь шүү дээ. За гихчний нэг өдрийн эмчилгээ маань. За дээрэс нь одоо юу гэдгийг хормос тэнгэрийн одоо 81 тагш сүнг одоо цацлыг туяаны эздэд өргөх жишээ ч гэдэм те хүж асаах, өнөртөн уугуулах. За ийм олон эмчилгээ яг энэ цухас дуртаад дунд нь бас нэг тодорхой хэмжээний эмчилгээ нэмэгдээд орно л доо. Цухасхан дуртаад юм байна. Маш гоё бүр эдис маш нарийн төвшөнд маш их сэргэлтүүдийг ирч хүчийг авах нь шүү дээ тийм ээ. Тийм. Зүгээр одоо юу гэдгийг хурж ирээд амралтанд ирээд одоо сайхан мунтаж амраад хоол идээд зүгээр ингээд суухасаа илүүтэй бусад амралтуудыг яг хуу эмчилгээгүй амралтууд бас байдаг штэ. Тэгж яхаар тодорхой хэмжээний хоолтой ундтай амралттай гэдэг яг бусад амралтууд зөвлөдийн газартай адилхан юм шиг мөрдлөө яг утгаар нь бүх одоо махан биендээ ч хэрэгтэй, эдэсэндээ ч хэрэгтэй өөртөө бас мэдлэг аваад байна давхар. Мэдлэгтэй. За тэр чинь мэдээд авчих юм бол дараагийн одоо таньдаг мэддэг хүмүүстэй хэлнэ, өөр хүмүүстэй зааж сургана. Тэгсээр өөрөө ч гэсэндээ тэрийг насан туршдаа хэрэглэх боломжтой болчихж байгаа байхгүй тийм байна. Би бол бүр маш яарч ийш хорол хурдхан шиг болоод гэр бүлийнхнийгээ ингээд хамруулмаар санагдчихэв. Тэр гоё. За хайхан одоо эмчилгээ совиллын хамгийн одоо гол эмчилгээ нь юу байдаг вэ? Ямар эмчилгээнүүд багтдаг вэ? За хайхан эмчилгээн дээр маань хамгийн гол одоо зүйл маань юу вэ гэхээр элсний эмчилгээ байгаа. Элсний эмчилгээ маань ямар учиртай вэ гэхээр яг хуу энд тэнд зөндөө олон элсний эмчилгээ гэж байдаг. Жишээлбэл бол одоо бигрийн элс гэдэг юм уу те. Одоо зөндөө олон элс байна л да. Гэхдээ бидний энэ элсний эмчилгээ нь яг гол нь юу вэ гэхээр хүний ясыг эмчилдэг. Одоо хүн болгон одоо махан биений том яснаас ахуулаад жижиг яс хүртэл одоо хүмүүсийн гарын хуруу нь ингээл мойног болцсон, хөлийн хуруу нь тулаа болцсон гэж яриад байгаа тийм. Гэтэл тэрний цаана яагаад тийм ясны сэргэжилтэнд ороод хөл гар нь мойног болоод байгаа. Тэр эмчилгээнүүдэд хамгийн чухал. За дээрэс нь өвдөгний үе солиулж ингэдэг чинь тэр өвдөгний үеийн дээр бас тэр одоо элсийг бүтэн одоо хучаад хэвтээд яг ямар эмчилгээг өөрт нь өгөөд ямар арга барилаар өгснөрөө тэр эмчилэгдэх гээд байгаа юм бэ гэдг нь хамгийн гол одоо манай соёлын маань гол онцлог байгаа даа. За давхар
одоо хүн болгон өргөл өргөж байна, мөргөл хийж байна. Өргөлийг яаж зөв байгаль дээр нэг гарч зогсчоод хоёр хөлөө ингэж яг хөрсөн дээрээ зогсож байгаад тэнгэр газрын холбоосоо хийгээд өргөлийг яаж өргөх вэ? Тэр нь бас хамгийн чухал байгаа тийм. За дээрэс нь бидний олол эмчилгээ элсэндээ явна, буцаж ирээд өдрийнхөө хоолыг идчихэд ховсон эмчилгээ байгаа. Тэр бас нэг чухал эмчилгээнд орно. Ховс хийж өгнө. Тэр хүн тухайн үедээ яг ховс гэдгийг хүмүүс жоохон гайхаад идэгэл та ховс гэдэг одоо юу яриад байгаа юм болоо гэд. Тэрэндээ л бол тодорхой хэмжээний зүгээр ингээд өөрт нь одоо амраах эмчилгээ хийгээд өгч байгаа л гэсэн үг. Тэнцэл хүн дээр тусгаж авч болохгүй. Яг зүгээр тухайн хүн өөрөө яаж байгальтайгаа ойрхон байх нь, яаж байгальтайгаа ойрхон байснараа өөр дөрөө энэ эрчмүүдийг өөртөө цуглуулад тэрийг нь яаж бүтэн биеинд нь тарааж өгөх вэ гэдэг дээр ховс эмчилгээ буюу одоо альжаал тайлах гэж болно ер нь бол. Альжаалыг нь тайлаад өгч. За дээрэс нь элсээ ярьсан, ховсоо альжаал тайлгаа ярьсан, өргөл мөргөлөө хэлсэн байгаа. За орой болохоор сайхан гал дээр суугаад өгнө. Гал дээр суугаад тэр бүтэн өдөржингөө авсан байгалийн эмчилгээгээ өөрийнхөө махан биендээ яаж гой гал болгож тэрийг дотор нь уусгаж ингээх үү. Одоо магадгүй одоо бидний дотор эрт нь одоо хүүтэн хурцсан, хүүтэн эрчим хурцсан байгаад байна л та. Хий ч юм уу те эсвэл одоо гадны сүрэг эрчим гэж яриад идэг. Тэр нь одоо яагаад эргэтэн болгон дээр хүйтэн болгоцсон бэ гэдгийг галаар сайхан засаад өгч. За тэр маань галаар засаад ирснээр хүний биений махан биений 5 махбод 6 сав эрэхтэн. За дээрэс нь махан биений 5 сүнс гэх мэтчлэн байдаг л да. Тэр эдрийг одоо бас галаар сайхан засаад тэнцвүүлээд өгч. Гэх мэтчлэн манай одоо ийм эмчилгээнүүд маань 5 болон 10 хоногийн өдрийн одоо эмчилгээ явагдаж байгаа гэж хэлэх гээд байгаа. Хоол хүнсний хувьд ямар вэ? Цагаан хоолтой юу эсвэл эрүүл. За хоол хүнсний тухайд гэвэл хөнгөн хоол. За өдрийн өдрийн нэг махтай хоол. Бусад үед нь одоо сайхан дулаарж ногоорж те сүйд цагаан эдээг идэнэ. Цагаан эдээ түлхүү. За дээрэс нь хөнгөн 100 маягийн хоолууд авчихна. Өдрийн нэг мах хоолтой. Тэг хүмүүс ингэж яриад байдаг. Өдрийн ганцхан махтай мó яана үлсэн штэ. Яг тухайн үед хүний сэтгэл зүй тийм байгаад байна. Гэртээ өдөр болгон мах идээд ингэж байгаад шүү дээ. Тэгэхээр энд нэг махтай гэхээр яг үлсэх юм байдаг гэж байгаа боловч ирээд эхний 1-2 яг хоног жоохон нэг тийм тасгүй байжгаад 3-4 хоногоос яг хоол руугаа ороод үлсгөө бичдэг. Нөгөө бидний яриад идэг агаараар хооллно гэж яриад идэг тийм. Сүнсэн цатна шүү дээ. Агаараар хооллож. Ерөөсөө л бидний хийж байгаа зүйлүүд тэр сүлдө бүр хоолоо барахаа бичдэг. Жишээний манай айл одоо 3-4 жилийн өмнөөс л явж байгаа одоо эмчилгээ байгаад байгаа шүү дээ. Энэ эмчилгээ маань манай эмчилгээнд явж исэн хүмүүс бол сайн мэдж байгаа. Тэгэхээр тэрэн дээр санаа зовх зүйлгүй гэж хэлэх гээд. Хаана яаж байрлах вэ? Одоо гэрт байрлах уу, байшин байрлах уу? За бид нар нэгэнтэл эмчилгээ хийж байгаа юм чинь мэдээж Монгол гэртээ байх юм бол илүү одоо хасын эргэлттэй гэж явдаг. Илүү нөгөө байгалийн сүлэлтэн гэдэг зүйлийг бид нар шууд махан биендээ авах боломжтой болж байгаа. Яг Монгол гэрийн нэг онцлог байгаад байна л да. Хаанаас сайхан сэлгэсгээд агаараараа амьсгалчин. Тэрэн дээрээ чинь хүний бие чи өөрөө одоо эрт үеэс л тэр тэнгэр газрын холбоос байгалийн эмчилгээ гэдэг зүйлээрээ өөрөө эрүүл явах боломжтой байгаад байгаагийн хамгийн нэг гол шалтгаан Монгол гэр. Тэгэхээр Монгол гэртэй л байлна. Хоёр нь хаана вэ? Хотоос хэр хол вэ? Хотоос 52 км Занжин болдог гэд байгаа тийм ээ. Тэр Занжин болдгийнхаа яг тэр хөшөөнийхөө замынхаа жоо уршаага олоод уулынхаа ингэрд сайхан байгалийн зохицолтой газар байрлаж байгаа. Маш тодорхой ойрхон. Төлбөрийн хувьд? За төлбөрийн хувьд болохоор хуучин үнээрээ явж байгаа. Хуучин үн гэдэг маань юу вэ гэхээр өдрийн 100,000 төгрөг. За тэрэн дээрээ мэдээж байрлал нь байр нь ороод, хоол нь ороод, эмчилгээ нь ороод өдрийн 100,000 төгрөг. 5 өдөр болон 10 өдрөөр одоо тооцоолж байгаа. Тийм. За баярлалаа. Хизэнээс эхэлж хамуудаж болох вэ? За өдрийн хувьд болохоор одоо сайхан ногоорж байна, дулаарж байна, бэлтгэл ажилдаа орсон байж байна. 5 сарын 20-нд эхлэх төлөвлөгөө байна.
За баярлалаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг тайлбар хэсэгт оруулъя. За баярлалаа.